Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр хайруулын тавганд дотроо шоколадтай шоколадын аяган кекс хийсэн байгаа. Хамгийн гол нь маш гоё амттай, маш амархан заавал хийж үзээрэй. Орцонд маань 2 ширхэг өндөг, 140 г сахар, 10 г нунтаг хөлөөгч буюу бейкинг паудер, 20 г какао, 2 амны халбаг ус, 1 ут ванилийн сахар, 80 мл ургамлын дос, 70 г шоколад, 120 мл сүв, 180 г гурил орно. Бүх орцож ороод ор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд өндгөн дээрээ сахараа, ванилийн сахараа хийгээ сайн хутгаж хольж өгнө. Би гараараа ойролцоогоор 2 минут хутгасан байгаа. Заавал гараараа хутгах шаардлагагүй. Гар миксердэж болно. Ийм болсон байна. Одоо дээрээс нь досоо хийгээд үргэлжлүүлэн сайн хутгана. Ингээд дээрээс нь сүгээ усаа хийгээд баг зэрэг хутгаад гурилаа нунтаг хөлгөгчөө мөн какаого шигшигчээр шигшээд зөөлөн хутгаж холино. Ингээд зурмаг маань бэлэн боллоо. Одоо аягнуудаа цэцгийн тосоор ингэж тослоод зурмага дотор нь ижил хэмжээтэй хийгээд өгнө. Би хайруулын тавгандаа тохируулаад 5 ширхэг кофений аяг хэрэгэлсэн байгаа. Заавал юм кофений аяг байх шаардлагагүй. Өөрөөсийнхөө хайруулын тавганд тохируулаад аягаа сонгож хэрэглээрэй. Ийм болсон зурмагын дээрээ шоколадаа дунд нь хийгээд хайруулын тавганд болгох байгаа. Ингээд аягтай зурмага хайруулын тавгандаа чигэд өрөөд буцалсан халуус дотор нь ийж таглаад плетгийнхаа дундад чимдэр 20 минут болгоно. Буцалсан ус маань хайруулын тавганы суурнаасаа ойролцоогоор 2 см дээшээ байх ёстой. Би нэгээс үсвэртэл халдаг плетгний тав дээр нь болгосон байгаа. Ингэж болгох явцдаа тагаа онгойлгоод агаар урлж болохгүй. Тэгэх юм бол хөөлтөнд буудаг байгаа. Мөн кекс маань дээшээ хөөхөд тагнда наалтахгүй байхаар баг зэрэг зайтай байх ёстой. 20 минутын дараа кекс маань ийм болсон байна. Хуруугаараа дараад үзэхээр хөвсгөр зөөлөн болсон мэдэгдэнэ. Одоо гаргаад хөргөө тавьчихна. Кексээ хөрснийхэн дараа ингээд сахарын пудрээр чимэглээд өгье. Ингээд маш гоё амттай, маш амархан хайруулын тавганд хийсэн шоколадын аяган кекс маань бэлэн боллоо. Асуултын үйл доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.